Одоо таны хувьд энэ удаагийн жагсаалт ямар шалтгааны улмаас оролцож байна? Сайн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн жагсаалаар бол одоо энэ агарын бохир нэгдүгээр агарын бохирдл гэж жигсэж байна. Нэг хоёрдугаар татвар бол яг үнэ хэлэхэд бол арай л амар. Яг үнэ хэлэхэд бол би одоо том тэрэг барьдаг. Тэгээд одоо ингээд цагдаа болгонд яг үнийг хэлэхэд бол стандарт яриад өдөр болгонд торгож байна. Дор хаяж тэгэл 50,000-аас 150,000. Тэгэл одоо тэгэл ганц удаагийн торгуул нь 150,000 гэж тэгэхэд 2-3 хоногийн торгуул нь бол 450,000. Тэгэл 400,000 төгрөгөөс илүү торгуултаа бол одоо тэгэл ирэх хасна гэл. Энэ минь бол арай л биш л байна. Ер нь. Тэгээд агарын бохирдл мохирдл яг үнийг хэлэхэд бол тардаг мортог амар идэв шүү дээ. Тэгээд одоо энэ угаасаа л худлаа юм байна. Угаас жоохон бахаасаа л харж үзлээ. Яг үнийг хэлэхэд бол одоо л нэрээ яг үнийг залуучууд гарч ир 2008 оны 7 сарын 1 мөлөө. Тэрэн шиг л яг л босох хэрэгтэй. Угаас тэрнээс өөр сонголт байхгүй. Яг үнийг хэлэхэд бол одоо ингээд ирээл өглөө 8-аас хойш ирээл байж гин. Тэгэл одоо гарч ирж байгаа хүн чи алга. Ер нь бол боссон л дээр юм гэж бодож байна. Залуу хүний хувьд ер нь өнөөгийн Монголын нийгэмд амьдрахад ер нь хэрэг хүндрэлтэй байна. Ер нь бол хүндрэлтэй л байна. Яг үнийг хэлэхэд бол сурч боловсрох тал дээр ч хүртэл хэцүү байна. Одоо тэгэл яг манай үеийнхэн гэхэд бол бүгдээрээ л гадагшаа гарч сурч ажил төрөл хийж амьдарч байна. Одоо яг үнийг хэлэхэд бол Монголдо тэгэл нэг ажил хийгээд амьдрыгээл тэгэнгүүт нөгөөтг нь хаанаа ч үргүй. Одоо яг үнийг хэлэхэд дөнгөж 20 настай гэхэд бол тэгэл үр зээлэнд баригдал амьдарч байна. Тийм л байна да. Заашлаа.